2012 оны улс хурлын сонгуулиар эхлээд энэхүү иргэний нийгмийн байгууллагууд, иргэний нийгмийн салбарт ажиллаж байгаа залуучууд хамтраад яг энэ аливаа улс төрийн хүчнээс хараат бус сонгуулийн энэхүү ажиглалтыг хоёр дахь удаага хийхээр 2006 оны хурлын сонгуул дээр хийхээр ерөөдөө бол энэхүү төсөл маань эхэлчихсэн байна. За тэгээд одоогийн байдлаар шударга ёсны хамгаалагч нэртэй 3 удаагийн хилцүүлэг зохион байгуулаад сонгуулийн ажиглагч нараа одоо сайн дурын ажил хүсэлтэй энэхүү ажиглагч нараа бүртгээд явж байна. Одоогоор 100 гаруй ажиглагч бүртгүүлчихэд байна. Цаашлаад бид нар 200 ажиглагчийн энэхүү сайн дурын ажил хүсэлтэй 200 ажиглагчийг бүртгээд тэрхүү 200 ажиглагч маань Улаанбаатар хотын 100 хэсгийн хороон дээр ажиллах ерөнхийдөө төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд энэхүү төслийн маань үндсэн нь одоо зорилго яг юунд чиглэж байна, ямар үр дүнд хүрэхээр ажиллаж байна гэхээр ерөнхийдөө залуучууд залууч гэлтгүй бас бусад иргэд гэсэндээ сонгуульд итгэл за ер нь ерөнхийдөө буурсан би энэ саналаа өгөөд нэмэр байх биш, ганцхан миний саналаар дутах биш. За эсвэл саналаа өгсөн ч гэсэндээ энэ үр дүн ямар одоо шударга явагддаг биш, би энд оролцсон ч ялаа байсан ч ялаа гэсэн байдлаар хандж байгаа нь бас сонгуулийн эрц одоо ерөнхийдөө залуучуудын одоо энэ иргэдийн улс төрийн итгэвчт нь маш одоо бууруулах том шалтгаан болж байгаа. Тийм бол харин эсвэргээрээ яг энэ сонгуулаа та өгөхгүй бол одоо энэ сонгуул гэдэг чинь одоо таны яг ирээдүгээ энэхүү ардчилсан нийгмийг зохицлооход бас хамгийн чухал одоо багаж зэвсэгч юм шүү. За тэгээд мөн бас дээрэс нь яг энэ сонгуул гэдэг чинь бас шударга явагдаж байна уу гэдгийг таныг төлөөлөөд яг 200 яг иргэн одоо аливаа улс төрийн хүчин сараад тусаар яг ажиглаад та бүхнээс шударга өгсөн үгөөг яг мөн бас яг хуулийн дагуу явуулах тал дээр нэг хяналт явахаар ажиллаж байгаа. Тэгээд ерөөхдөө бол иймэрхүү чиглэлтэй төсөл байгаа. Цаашлаад бас ихүү төслийн хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлэх вэ гэхээр 6 сарын 4-5-ны өдөр яг энэхүү өөрийнхөө энэ зорилготойгоо уялдуулсан ийм урлагаар дамжуулж энэхүү мессежийг түгээх ажил хийгдэж байгаа. За тэгээд тэн дээр та бүхэн ирээд өөрийн бас өнгө төрх өөрийнхөө урлагийн мэдрэмжийг яг энэхүү бидний энэхүү зорилго чиглэлд нийцүүлээ та бүхэн бас өөрийнхөө танилын хүрээнд одоо сошиал медиагаар ч юм уу зураг авахлаа түгээх иймэрхүү байдлаар нэгдэж бусад одоо хүмүүсийг сонгуультай идэвхтэй оролцоорой. За энэ бол таны ирээдүйг шийддэг юм шүү. За тэгээд мөн энэхүү сонгуулийг бас ингээд шударга явуулахад шударга явж гин үгүй юу гэдэгт бас яг бидний төлөө ингэж ажиглагчаар ажиллаж байгаа байна гэсэн одоо мэдээллийг бас түгээх боломжтой. Тэгэхээр та бүхэн бас тэрхүү арга хэмжээнд хүрэлцээрэй.